Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ тий нэрэ тий те. Ямар ч чөлөөтэй өөрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цугларцгаая. Цугласан байна уу? За ингээд гэр бүлийн радиогийн том өрөөнд хөтлөгч Ярка, хөтлөгч Заяа, хөтлөгч Цоомонор, найруулагч Мизүүгийн хамт та бүхэндээ өнөөдрийн сэдвийг эхлүүлэхэд бэлэн болсон байна. За нялуун шулуунаас шууд сэдвүүрөө орцгоо. Нялуун шулуунаас шууд. Нялуунаас шулуун нь. Нялуун шулуунаас шууд сэдвүүрөө орцгоо. За ингэнэ нөгөө түрүү нэвтрүүлэг эхлэхээс өмнө асуултаа асуусан чинь Заяа харин үгүй өнтер гэдлээ. Тэгэхээр би заавал гэдэг юм оруулсан. Амар зааваа. Тэ. Эрэгтэй эмэгтэй хүмүүс ингээд үүргээ ингээд тодорхой хэмжээнд ингээд солилцъё гэвэл нэг үүргээ ингээд өгье гэж сонголт байвал төсөөллийн сэдв шүү. Аль үүргээ ингээд солилцох вэ гэдэг ийм сэдвэр гурлаа ярилцаа гэж ингэж та хоёрыг өрсөн юм аа. Ямар инглекстэй яа. Инглиш нэгдэж байна. Өргөдөж ирсэндээ баярлж штий өөр. Тийм би бас их баярлж байна. Одоо шууд ингээд нөгөө хариулаад явахаас илүү сонсогчдоос гоё бас төсөөллүүдийг агуулж бодсон. Нэгдүгээрт хоёрдугаарт гэхдээ гоё нэг юм зүгээр л easy гэдэг шиг те нөгөө зүгээр л гоё enjoy гэдэг шиг л биеэс сул тавиад гэдэг шиг. Хэрвээ ингээд чадахгүй байхгүй юу гэдээ ингээд зүтгэхээс илүүтэйгээр те нэг гоё амьдралыг гоё сонирхолтой өнгөөр өнөөдөр харъя л та. Яг өөр солигдохгүй штэ. Тий. Өөр солигдохгүй юм. Угаасаа солигдохгүй заяа. Яг үннийг хэлгээд тий. Угаасаа солигдохгүй штэ. Бид нар ингээ ярьлаа гэд. Яг ярьж ийна гэдэг нь зүгээр яг ингээ жоохон ойлгох гээд жоохон мэдрэх гэж ч юм уу тий. Зүгээр л төсөөлөе л доо. Гэж яахгүй юу? Яг цаомог хэлдэг шиг. За 104.5 84.5 долгион дээр та биднийг сонсож байна. 3W1045 цагийн вебсайтаар бөмбөрцгийн үзэг болон бүрээ сонсох боломжтойгоос гадна бид бич гэдэг байгаа. Тэр нь хаана бичих ёстой вэ гэвэл Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэх кириллээр биччихсэн байгаа. Тэнд бичээд яг одоо том өрөө шууд цэнгэнт нэвтрүүлэг маань эхэлчихсэн байна. Түүний дор комент хийрээ. За ингээд та хоёроос хэн бэлэн байгаагаас нь эхлэе. За гэхдээ ерөнхийдөө бол хэрвээ үг гэвэл яг өгч юу ах уу бас нэг мэдрүүлгийг хүсдэг. Ой. Тэ. Ийм юм сурчаад байгаа шнэ. Ой яриагаа дэмжиж байгаа. Эмэгтэйчүүд нэг нийтлэгээр ингээд нэг тийм төрөх юуг ингээд өгөх гээд идэг штэ тий. Өгөх гээд идэг. Тийм ер нь хэрвээ мэдрүүлэхийг хүсэх юм бол тэрийг л мэдрүүлнэ. Өөр одоо бусад мэдрүүлээд байх зүйл ерөнхийдөө байхгүй штэ яг ижлэх юм чи. Тийм тий бараг тийм. Энэ хараа айгүй гоё бонустай шүү. Үүрэг юм шиг боловч ирэх байхгүй юу? Тийм штэ ирэх. Айгүй гоё мэдрэн. Тэгээ бүх дуунууд бид нар зориулж хийдэг юм те. Бас байж болно. Тийм үнэртэй. Айгүй гоё хайрлагдаж болно. Эцгийн сүүн шингэсэн гэ те. Эцэгтэйгээ сүхүүн холбоотой эцэг минь гэ те. Эцгийн санаа үүрдэг те. Харин жоохон эйгүү л. Гэтэ яг байж болно. Даснаа гэдэг. Хэрвээ ингэх юм бол яг тэр эрхийг л өгнө. Яа, наач чанга юм байна. Тэгвэл бит хоёр та ижлэх юм байна уу? Тий, ижлэх. Тэгвэл эмэгтэйчүүд яг бусад мэдрэмжүүдийг бас мэдэрсэн байдаг гэж бодвол яг энэ мэдрэмжийг мэдрүүлэхийг хүсэж байна гэдэг нь бол дийлэнхтэй яг ялгаагүй төрөх мэдрэмж. За тэгвэл ирчүүд юу гэж боддгоо? За харин тийм ээ. Юуг мэдрүүлмээр байна. Бид нар бол та нарын бүх мэдрэмжийг бараг мэдрэндээ. Тийм те. Тий. Би харин нөгөө нэг заах тэгэл нөгөө техник сэтгэлгээл бодогдоод байгаа юм л да. Өдрөөс хойш. Тийм. Тэгээд би нөгөө нэг машин тэрэгний асуудлыг бүрэн та нарт хариуцуулна гэвэл яах вэ гэж би бүр бодоод байгаа байхгүй. Болж байна. Чадна. Та нар ер нь дугуй солихоос эхлээд асуудал үүснэ шүү дээ. Чадна. Тийм. Сар болгон ямар ер нь явдгийг мэдхөө. Ер нь машинд ер нь жилдээ ер нь юугаар явдгийг мэдхөө. Тосмааслаа солино. За хэр хугацаатай? Тэр чинь өөрийн чанартай. За бас болно. Уйлрал болгон гэвэл санхүүнд хэлдэг. Тийм. Уйлралын чанартай байхгүй юу? Хүүтнээс дулаанаас хүүтэн рүү шилжиж байгаа үед хөөх юм бэ ямар. За өөр. За тосын улирлын чанартай сольж тийм ээ. Хүүтргээр солиод дулаархаар сольд юм те. За хөөх юм байна чи. За өөр юу байх вэ? Хөөхөн гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Угаасаа тийм штэ. Доёолоо л. За хаврын тосмааслаа солих цаг ирсэн байна. За одоо өвөлдөө бидний тосмааслаа сольёол гэдэг штэ. Бүр реклам зар сурталчилгааны хүртэл ирчүүд их. Нөгөө нэг Манайх тэгдэг штэ. Тойрт мэдээлэл. Жилдээ нэг бас солидог байдаг шүү. Гурлаа ингээд эндээс ингээд мэдээлэл өгөө заяа. Яг бэлтэж байгаа штэ тойрын чинь би бас. Нөгөө эргэлэн хүн болох чинь бэлтэж штэ. Тэр ингэдэг байсан. Хуучин тийм байсан. Яг үнэн.
нэр өвлийн маслт, зуны маслт гэх шингэн өтгөн маслууд тусдаа байдаг байсан. Одоо тийм биш болсон. Нөгөө full synthetic гэд бүх маслууд адилхан, өвөл зун ялгаагүй болсон. Нэг маслаа хийгээл өвөл зунгүй явж болно. Гэхдээ явсан километрээр сольдог байхгүй юу? 8000 км сольдог байхгүй юу? Тэгэхээр одоо цоомоо жишээлбэл Батгүйгийн ярианаас нэг юм баримжаа авцсан байна шүү дээ. Нэг 2 солих юм байна хавар намар гэх тээ. Тийм шүү дээ. Чи болохоор нэг хүүтэрхээр нэг солиод дулаархаар нэг солиулчт юм уу? Айгүй зүг багцаа. Ер нь зүг багцаа. Өөр юу сольд юм машин. Тэгэл яг дугуугаа солино. Тэр чин өвлийн дугуй, зуны дугуй солигдож байгаа. За тэгээд дотор хийдэгүүдийг бол ингээд солигдсон шүү дээ. Энэ яриа бол амархан зэ. Дараагийн яриа руу орохоос би бүр зүрх үхээд байна. Нөгөө миний тухай ярих гэдэг шүү дээ одоо. Тийм тэгээд дугуугаа солино. За дугуугаа солино. Өвөл зуныхаар солино. Өвөл зуны. За агаар шүүгчээ солино. За агаар шүүгчээ солино. Зөв. Тийм агаар шүүгчээ солино. За сайн байна. За тэгээд мэдээж тэр урд хошуун дотор байгаа тэр хошуун дотор. Хошуун дотор. Үгийн зөв л шүү. За хоёлаа бүх эмэгтэйчүүдийг төлөөлж байна. Хоншоор. Ирмээ ингэж. Хамар шүү. Хамар. Тийм хамар. Юм нь орж ирэхгүй ирээ. Хамарт байгаа мэдээж шингэнүүдийг дуусгах юм бол солино шүү дээ. Ямар шингэнүүд үү? Ямар ядгаатай юм бэ? Цонх арчигч. Цонх арчигч тийм ээ нэмчин тий. За тэгээд нөгөө торомсны шингэн гэх мэтчлэн янз янзын шингэнүүд нь дуусгах юм бол солино шүү дээ. Тийм ээ. Бас зөв. За яг ингэжлээ. Хөөхөн гээ. Хоёлаа бас эсрэг талд хөөхөн гэж ярих юм бас мэдээ. Хөөх юм надад бүр ийм л юм байна. Хоёрыг ингэж дарамтлах ганц л юм нь ингээл болоо. Тэгвэл ерөнхийдөө бол би дарамтлуулах юм байлээ. Яг тэр машин техникээ хоёр техникийн юг бол битээр мэдгэж хоёр өөртөө мэдэх юм байлээ. Тий, мэдчих заяа. Асуудалгүй мэдчих. Яа би бол бас эргэлзэж. За одоо окей. Эмэгтэй юм баггүй. Чи бол биеэр оролцсон шүү дээ, тий. Бит хоёр бол мөнгөтэй байхад яах юм бэ? Бас тийм. Очоод үйлчлэгийг авчих шүү. Яа, харин наачаа. Биэндээ ямар ч төмөр хүрхгүй, тий. Бээлийн хүр заваарахгүй. Яг нэг бээлийн өсрүүл үсрээд нэг ингээд конопт арчих юм. Тэр нэг тийм ч бүр амар үнэтэй биш тий. Биш. Боломжийн нэг дундаж ажиллаж яхад болно. За одоо Эрка төсөөлөөрэй. Төсөөллийнхээ ертөнцөд очираа манай Эрка 200-аас гаргаад ирлээ. За би ингэ жирэмсэн болох нь шүү дээ. Тийм үү? Яг нэг үг л хэлээ заяа. Би бол яг үннийг би төрдөг бол заяа. Тэр өвчин гэдэг юм ин би бол мэдрхээс үнэхээр өнгөлцгий агартл айж байгаа учраас би юу нэг бол заяа. Би ерөөс хүүхддэг байна. Нэг бол нэг хүүхдтэй л байна. Одоо тэр үн нэг хүүхдтэй тэйл. За ингэ боллоо. Эхний 3 сар хорцогтой. Бич та. Ингээ ээжсэн чи нөгөө нэг бала өгнөд байдаг байхгүй. Чи ямар ганцаараа жирвслээ. Чи ганцаараа төрд юм уу? Ямар дээр адилхан төрдөө. Чи болоогүй нийлээ том тестнийхэн дараа надад хэлсэн. Гү чи хөөрхөн баашлаад над чи өнгөцг нь хагарч чааш. Би бол үхсэндээ айдин чи. Би мууга baаш байх хаа. Ер нь ийм хөөгнөөс сонсон шүү дээ. Ингэж ингээл те хөдөлж та ойлаа те. За эхний 3 сараар бол хордлоготой хоол идэж чадахгүй. Тэгж ярих юм бол телевизээр хоол зураг гараад баг огиулна. Зураг гараад огиулах юм уу? Би тэгдэг байсан шүү дээ. Хоолны нэвтрүүлэг харахаар л огиод. Тийм үү. Цаомоо гайг өгсөн дээр. Би бол хордлого. Би бүр Эркаг штэ тий. Дээр үеийн нөгөө хаттуудын үрд авиччмаар байгаа байхгүй. Пай төрөлтөөрөө өрсөлддөг. Төрөлтөө тоогоороо юу? Чи тэгээд штэ хүү гарахгүй бол заяа. Бүр ингээд аюугай цэмцгэр гарахгүй бол чи хатан хаан байх хэрэг алдна. Тийм үед бол тий. Сүр. Тэр нөгөө нэг ингэсэн нөгөө хатны үсийг нь би зулгаагаа шидэх байхаа. Яана. Би бол ёсгүй шүү дээ тэр чинь. Би бол тэрэн дээр бол үнэхээр өөртөө бол үнэхээр яг итгэлгүй байгаа. Итгэлгүй байна уу? Хүүхэд төрөлхтөл дээр бол үнэхээр итгэлгүй байгаа. За одоо тэгээд явцсан процесс нь явъя л да. За явъя. За хордлого. Хордлого. Өдрийн хоол малаа идэж чадахгүй. Эвгүй царайлаа. Юу тенс тоглох. Тэгснэ гинт янз бүрийн мэдмээр санагдан тий. Тий, тэгэнгүүт хордлого дуусангууд гинт юм идмээр санагдал тэгээд дуусчих юм уу? Тураал. Тийш үү, ер нь бол дуусчих шүү дээ. Хордлогын үеэр бол нилээн л завиртай л байна шүү. Хамгийн хэцүү үе нь аль нь вэ? Хамгийн хэцүү. Надад хамгийн хэцүү үе нь хордлого. Тэр ихний 3 сар маар сүүлийн үе ингэж байд юм аа тий. Би аль алийг хэцүү л байдаг шүү дээ. Тамирчдаг байхгүй тамирдаад ядарчдаг байхгүй. Ари юм идэхгүй. Айгу хэцүү байдаг шүү дээ. Тэгээд ингээд хахаар тхил юм байл да. Би чинь 3 жирэмслэгтэй гурвуулан дээр нь ихэнх үеийн хордлого маш айхтар өгөөд за нэгэн дээр нь бол сүүлийн үеийн хордлого. Би бол яг тэгнэ. Би өөрийгөө мэдээд байгаа. Би бол яг тэгнэ. Нүрийн хүртэл харшилдаг байсан шүү дээ. Би үнэрийг авахаар ингээд бүр ингээд амар хэцүү болдог байсан байхгүй. Тэгээ нүрээ мөрөө бодож чаддаггүй байсан. Эрэгтэй хүн болохын нэг хамгийн гоё юм нүрээ бодохгүй шүү. Уучлаарай. Мэдээж чинь бас арчлаа шүү дээ одоо тий. Одоо арчлах хэрэгтэй. Тойроо цэмцээсийг одоо яг энэ ухаанаар оюун ухаанаар эрэгтэй хүн болчихвол тойр аюу цэмцгэр эрэгтэй болох. Тгий шээ. Нүүрний нөгөө нэг арчилгааны наазахын юмыг бол тойр бол ингээл өлхийн хийн штэ. Тасархаа залуучууд гарч ирнэ тий. Хөөе, гадуур гарахтаа юу төрөх юм? Гадуур гарахтаа юу төрөх юм? Тойр. Тос төрхөд нарны тос төрхнө.
Тэнгүүд бүр тэгж яриул тусдаа эрчүүдийн крем гэж гарцсан байлээ. Бодмол залуу болох нь. Үгүй бодмол залуу биш зүгээр арьсаа хамгаалж байгаа тэр ахгүй юу? Сахал хусна гэдгийг мэдж байгаа үстэй. Сахлыг болоод маш загварлаг хусна. Нэхэндээ загварлаг хусдаг лээ. Сүүлдээ ч уур гэдэг. Ингээд зээ үсгэр хусна дээ. Би эмэгтэй болохын нэг хамгийн хэцүү санагдаад байгаа юм тэр ихгүй. Төрхөөс төрөх бол нэгдүгээр асуудал. За. Хоёрдугаарх бол будах. Будах. Би тэр толны өмнө нэргэлж байгаа хугацааг би бол үнэхээр маш хэцүү санагдаж байна надад. Ер нь ойролцоогоор хэр хугацаа зарцгаа за яаж ч 15 минут. Толны өмнө үү? Цомо. Янз бүр. Яг ингээд эфирт орох гэж байгаа ч юм уу эсвэл ийм уулзалтанд За тийм ер нь дунджаар 15. 15 20 минут. Тэр чинь чанга байна. Тэр чинь тэгээ зөвхөн нүүр штэ. Тэгээ үсээ арчлаа. Үс чинь юм. Тустай юм уу? Тустай. Юу штэ. Тэр нийлээд хийдэм байна үү? Нийлээд ер нь бол за яг одоо би өглөөгөөр төсөөлөх юм бол нэг цаг бэлэн. За бүр ингэ тэгвэл бүр сарын үйлчлэгээ гэж ингэ зүгээр багцлж бодъё. За эрэгтэй хүмүүст нэг ойлгохтол халаач хамаа гэдэг шиг те. Нэг жоохон тайлбарлаж өгч. Би одоо эмэгтэй болох гэдэг штэ. Тэгэхээр юу ер нь би авах гэдэг юм бэ? Би ер нь бол Эрика жирэмсэлж байгаа юм чи эднэр нэг хамаагүй. Угаасаа нүүр бодож модохгүй. Эрикад нэг хамаагүй заяа. Бүр ингээд байж байгаа юм арзагаал. Тийм. Гэхдээ яг хөө хөнгөө ингээд нэг цэвэрлэгээ хийгээд ингээд арьсаа бас хамгаалах хэрэгтэй шүү дээ. Нөсөө толботой олон тэр чинь тий. Тэгээд язрнаад арьс марс чинь тэгэнгүүт тосмос түрхэх хэрэгтэй болно. Чийгшүүлэлт хэрэгтэй болно. За гих мэдчлээ тэдний дасгал хийх үү? Дасгал хий. Дасгал хийж болно шүү дээ. Чадживэл юу нь бол тэгээд нас шүү дээ. Чадживэл гэдэг чинь бараг чадахгүй юм байна те. Чадживэл ч бүгдийг хий. Нэрэ шүү. Гүг би ингээд Instagram дээр ингээд одоо мэдээлэл бас тэгж л авч штэ хүнээс. Бас харнаа хаа. Одоо тэгээд дасгал хийдэг эмэгтэйчүүд байгаад ах шиг үлээ. Тэгэхээр тэр бол бас цөөх юм байна те тэгвэл. Зөө. Мэдхгүй. Бас бүгд хийдэг юм байна. Мэдхгүй. Бараг боломжгүй юм байна. Энийг бүр ингээд ахацгаа хөдлөд тах юм. Машин барай явахад хүндрэлтэй юу? Хүндрэлгүй. Бүсээ ингээд зүүж мөхөд. Хүндрэлтэй шүү дээ. Гиз мэдтэй бол. Жижиг тамарсан үед. Хойр орхон шээс үрдэг гэсэн хүндрэлтэй юу? Айгу том асуудал. Хүндрэлтэй шүү дээ. Бүр шүн унтж яхад дахин босон шүү. Чи орноосоо босгоод л асуудал шүү дээ. Дээшээ босч болохгүй. Хөрхий дөө. Хажуулаараа босно. Дандаа хоёр зургуул харж идэх юм биш те. Ерөнхийдөө тийм. Тэгээд дээшээ харсан бол хүүхдийн бас нөгөө амьсгалд нь саад болдог учраас их дээшээ харах. Би өөрөө ч их дээшээ харж чадахгүй. Тэгээд эн чинь бүтэн хэдэн сар вүлээ? 10 сар. Ойролцоогоор 10 те. Ойролцоогоор биш юу? Гэхдээ яг хүндрэлтэй үеийн сүүлийн 3-4 сар ч юм уу те. Манай сонсож байгаа сонсогчдод магадгүй эмэгтэйчүүд маань бас энэ Эркад яаж айтайхан жирэмслэх вэ те. Бие авч яваад хүрх вэ? Зөвлөгөөнүүдийг харьлаарай. 1146 104 5 1146 104 5 дугаар таны өмнөлттэй. За мэдээж бас шууд нэвтрүүлгийн дор комент хийчээрэй. Та нарын бас хувцлалт надад айгүй хэцүү санагдаад байгаа байхгүй. Юунд? Заавал палаж байх хэрэгтэй те шкаунд. Бас заавал подволк өмд гэдэг нэг джинсэн гэдэг ийм энгийн хувц байх хэрэгтэй. Ястай. Ингээд бүх төрлийн хувц байх хэрэгтэй тийм шүү дээ. Надад бол нэг төрлийн хувц байдаг байхгүй юу? Миний шүүгэнд. Яагаад тэгээ ихтэй болчондоо өөрөө. Тэгээд чи зулхаа. Ихтэй болчоор угаасаа л авъя гэдэг бол. Тэгээ дээрэс нөө биений өөрчлөлт явагдаад ирэхлээр хөвчнөөс нь авахгүйдаад бүх зүйлийг ингээд өөрчлөж тэр бас амар хэцүү хатуулгатай төмөр материал чухал бас. Эрка за чи гайгүй байна. Хөнгөн байна заяа. Гайгүй. Ойрхон төрсөн бол яана. Чи яг хажуудаа ингээ халамжлах хэвээр нэг ой хагастай ч юм уу хоёртой хүүхэдтэй бол яана. Тэр чи айгүй хэцүү болдог бол яа. Дахиж төрөхгүйгээд байгаа шүү дээ. Би нэг л төрчихэл гэж бодоод байгаа. Тэр чи чиний зоргоор болтгүй. Зоргоор болдог байсан бол битэр чинь нэг хүүхэдтэй л баймаар байна. Харин энэ үгийг би анх удаа хэлж байгаа биш юм билээ шүү дээ. Бүх эмэгтэйчүүд хэлсэн байдаг гэж сонссон. Нэг л хүүхэдтэй болно. За эсвэл хүү охин хоёртой ингээ болцсон гэж хэлээд. Чи бол яг л хүү охин хоёртой болсон шүү дээ уулна. Тийм. Тэгээд нэмсэ. Зоргоор болоогүй гэж. Зоргоор болоогүй. Цаамаа чи үлийн ихний хоёр нь хүү охин юм блөө. Гэхдээ би гэхдээ би бүр анхнаасаа л кодлогдсон юмсан. Дөрөв мөрөглөө. Тий, дөрөв. Яагаад тэгэхээр надад ерөөсөө санал тавиал. Тэгээ нөгөө олон хүмүүсийн хүн бит хоёр чинь нөгөө ингээд зарладаг штэ нэг тийм үйл явц бит хоёр ингээд яах та бит хоёр дөрөв хүүхэдтэй олно гэж зүгээр ингээд ирээдүйн амьдралынхаа талаар төсөөлөө яриад тэгээ би дөрөв хүүхэдтэй л болно гэл тэр л миний ингээд хамгийн гойго хүлээгээд авцсан. Тэгэхээр надад жирэмслэх төрөх ерөөсөө хүнд байхгүй. Тэгэл дүр болсон. За одоо болсон да. Тэгвэл ингэвэр юм ээ те өөрийгөө дөрөв мөрөгөөр кодлчмоор юм ээ те. Ярка дөрөв гэх те. За дөрөв шүү яг. Ярка би чаднаа гэдэг. Юу наа ер нь бол яг тийм. Яг ингээд
төрөлтөндөө бэлэн байгаад за тэгээд ингээд тухтай байгаа нөхцөл тэр төрөх нэг тийм хэцүү бодогдохоор зүйл бас биш байдаг тий. Харин яг нөгөө нэг бэлэн биш байгаа хүмүүс бол маш их ятардаг. Бодоол ядарч. Хань ижил чинь халамжтай байгаад тий. Үнэхээр баярлж чадсан эмэгтэй чинь баярлуулж чадах байхгүй. Эрх канаш харж да. Тэнгүүтээ өөрт нь баг энэ зоргоор гэдэг шиг ингэндээ төрснийхаа дараа үрээ хараад дахиад төрсөн чи яах вэ гэж бахна. Тий. Чи тэгэхээр баг дөрөвч биш юм байна да. Баг мэдэрч шүү. Хэд Би цаамагаас урам авлаа. Урам өдөр гэдээ бас ингээд чэйжилч болох юм байна те. 3 юм 4 юм. Одоо би яхаа төсөөлөхөр ингэж юм л да. Одоо манад 3 байгаа шүү дээ. Тэрийг хэлж штэ. Одоо манад 3 шүү дээ. За 3. Дөрвтийг гарах юм уу? Гөө энэ 3 байгаа шүү дээ. 2 гэ бодчихоор 3 дахь нь байхгүй гэж бодохоор амар жоохон хайр мэн л да. Тэр өвдөлтийг шүд зуучмаар санагдаад байна. Мэдрэмж төрж байна. Одоо бол. Тэгэхээр 3 гэж. Юу яалаа 3 байгаа юм чинь зүгээр тэгтээ дэргүү солигдож байгаа юм чинь дөрөвдгөл тийч шүү дээ. Хүш 3-тай юм. Одоо чамд тийм дуу болоо ирдгүү. Юу? Дөрвтгийг гаргаач. Байгаа аваач. Авдаг. Ингэж хэлдэг хүмүүс их болно. Тэгин те 3 гулчхоор. Тийм. Одоо юу гэдэг лээ мангар хүн 3 төрдөг шүү гэдэг үү тий. Одонгийн наагур ингээд таслаад яах вэ? Ой, ингэдэг гэж байна. Эмэгтэй хүн ер нь бол жоохон ингээд юу гэдэг дотоод байгаа юм ингээд жоохон гаргацдаг хандлагатай шүү дээ. Ер нь ингээ шууд гаргах эрхчлөө байдаг шүү дээ эмэгтэй хүнд. Тэгэл бид нар тэрийг нь за наад чи эмэгтэй хүн шүү дээ гэдэг ингээ өнгөрөөдөг шүү дээ. Эрэгтэй хүн тийм ирэх байдаг байхгүй юу? Байдаггүй байхгүй юу? Ерөнхийдөө зүгээр ингээд нийгмээрээ. Тэгвэл тэр эрхийг авчиж. Тэр ирэх байхгүй тоёрт. Ер нь чанга мэдрэгдэх үү тоёрт. Миний олж чадсан нөгөө нэг хамгийн хэцүү юмнуудын нэг нь энэ байна. Үгүй ээ, яаж хийж байгаа л гарах чинь. Та нар бол гаргах гаргалгаа олж чадахгүй бол бид нар гаргах гаргалгаа яаж хийж байгаа л гарах чинь шүү дээ. Ганцаараа 0-д орж байгаа л гэлөө. Үгүй ээ, заавал байнга тэгж уйлаад ах шаардлага байхгүй шүү дээ. Гэхдээ яг тийм гаргалгаагаа мэдгүй ирчүүд бас байгаа л да. Тэгэж бодохоор айгүй хэцүү байна. Хэцүү шүү. Тий, харин тийм гаргыг биш гэх юм л дээ. Тий. Би бол гаргадаг нь болохоор надад бол эмэгтэй болчихвол амар санагдаад байхгүй. Хашаал зүгээр тий. Тэр талаараа бас арай дөхөм гэсэн үг байгаа шүү дээ тий. Одоо төрөлт их баг болсон юм шиг санагдаад байгаа штэ. Гоё юмаа гэд гармгаа маань битсэн байна. Өө чамд зориг өгсөн. Төрөлт айгу багссан. Эргэж чичээд. Өмнө жилдээс болоод маш баг төрөлтийн тоо бол сая оны төгсөлд харагдсан шүү. Тэгэхээр өөр нь эрка төр. Тий гинэ. Хамгийн гол нь би төрчөөр надад гой санагдаад байгаа хэд юм байна. Гой та сонсъё. Дуутай болно би. Тэ? Хим одоо эцэг химийн одоо үнэр шиг энэ дуунууд их гарах нь шүү дээ надад зориулж. Тэгээ би дарамтлах нь шүү дээ хүмүүсийг бас. Ааваасаа ургасан цэцэг билээ. Тий. Аавтайгаа холбоотой амин эрдэнэ билээ би. Шууд гогно. Аав минь үнэр шингэсэн гэдэргээ те. За тэнгүүд ааваараа би хөхүүлж өслөө. Тий. Одоо аавын цагаас сүү. Хөхөөрөө хүүгээ даллаа гэ те би. Хүүгээ доотгох нь шүү дээ. Аавын уурга гоожоо юу да? Тий. Аав нь хүүгээ ингээд дуудаж шүү. Миний хүүгээд ингээд хөх мөхөөрөө дуудаа те. За. За тэгээд цаашаа. Сүүний үнэр бол шингээх нь шүү дээ аавнаас. За тэгээд цаашлаад. Тэгээ сүү оруулахын тулд яадаг лээ? Сайн эдэн те. Сайн нөгөө гурилын гурилын мэдээ сүү ордгоо маа. Гурилын мэдээ сүү ордгоо. Сайн унтаад шингийн юм сайн ухаас сүү сайн ордог. Сайн унтах хэрэгтэй гэдлээ те. Сайн унтах хэрэгтэй. Тэгсэн мөртлөө унтаж бас болох чадахгүй. Бас чадах. Тэр чинь бас хэцүү шүү. За. Наа чи бол амар санагдаад байгаа. За цаашлаад. Төрх бол угаасаа үнэхээр амар санагдаж байгаа шүү. Энд одоо юу балаа юм болоод байна. Эрка төрхөөр болж байгаа мó заваарсан юм бэ. Гүг яг ийм байвал яах вэ гэж байгаа. Ер нь л ангаргаа өнөөдөр Эркаг төрүүлэх гэж байгаа учраас Эрка зөвлөгөө өгсөн комментуудыг бас өгүүлэх зүгээр байна. Хөрхэн амтаа уг нь бол нэг дээр тогтчихсэн чи одоо бүр дөрөв төрнө гэж байна. Нөө энэ цомоогоос урам авлаа. Цомоо гэхдээ айгүй ийм гоё зөвлөгөө өглөө. Ингээд анханасаа бодчихвол зүгээр юм байна гэдэг шүү дээ. Гэхдээ юу шүү. Эркасаад ч авах юм байхгүй тийм. Гарамгаа та нар хийвээ төрнө штэ. Чи төрдөг боллоо гэж бодвол хэдийг төрүүлж чадах вэ? Санаа багцаж гинөө тий. Энэ Эрка чин дэлбэрцэн авгаа явж байх байлгүй гинэ. Гэхдээ мянгахад хэлж байгаа болохоос үнэн шүү. Би ер нь жоохон арчаагүй эмэгтэй болох байхаа. Би зүгээр яхаа өөрийгөө тэгж бодоод байгаа. Одоо ингээд бодохоор манай ихтрийн надад ингээ үгэлдэг хэдийн юм ингээ бодохоор зөө. Ахуун цэвэр ахуун юмнууд бас ярьдаг байхгүй. Чи өөр болно. Бид нар чинь шал өөр. Өөрөө ингээ хичээж эхлэх байхгүй. За дотроосоо юу? Гармаа тэгвэл үзээтэй ирчүүдээ жирэмсэн гэж андуураа суудал тавьж өгөх үү гэдэг. Баг
Тэгээ тий. Тийш шүү дээ хүндлээ шүү дээ. Хүндлээ Та нарт тийм дагалдаж ирэх нь идэр ахгүй тий. Автобусын дотор одоо жишээлбэл нөгөө эмхтэй ийм өсний зурагтай жирэмсэн хүний зураг гэдэг байсан бол ийм хангар тий сахал махалтай. Гэхдээ хамгийн хэцүү нараад ялгагдахгүй юм байна шүү дээ бид нэр тий. Юу би ингээд жирэмсэн явж хахад намайг гүзэтэй ирэх хүн л гэж бодоод судал тавьж өгөхгүй байх юм шүү дээ тий. Нэгдсэн журмаараа солихоор олчвол Тавьж өгнө шүү дээ. Бөөнөрөө юу. Тий. Тэр эмхтэй хүн биш эрэгтэй хүн гэвэл тий. Урдуураар. Бас тийм байна. байна. Доочргүй банкнд доочргүй. Тэр гоё юм байна. Янз бүрийн нөгөө нэг юм доочргүй тий. Одоо нөгөө нэг дэлгүүр хоршоо маршаагаар үйлчлэхэд доочргүй. За хамгийн хэцүү нь юу? За хордлогыг аваач. Хордлого бол хэцүү юм байна. Хамгийн хэцүү. Яг төрх үе хэцүү юу? Төрх үеийн өвдөлт яг тухайн хүнээсээ шалтгаалаад өвдөлтийн цаг минут өдөр мөдөр нь хүртэл Чи өөр байна л та. мэдрэх ингээ мэдрэмж нь За гайгүй. Төрх юу үе гайгүй. Жирэмслэлтийн яг үе гайгүй, төрх нь гайгүй. Төрсний дараах л асуудлууд бас Бас их гээд байгаа юм тий. нөгөө эвлүүлнэ, сүүгээ оруулна тий. Энэ манай энэ л эвэлчнэ энэ юу эвлээ сурсан. Гайгүй тий. Том дэлхэнтэй. Эрк бол эвлээд сурсан. Гүг гол нь хүүхдээ шүн босч хөхүүлдэг тий. Тэгэн шүү дээ. 2 цаг тутамдаад байгаа юм да. 2 цаг тутам. Жохон багт нь бүр ойрхон гэдэг. Ямар ч гэсэн 2 удаа босно. Гэхдээ энэ чинь мөрөөрөө цаанаасаа зөнгөөрөө олчт юм аа. Гайгүй юу. Тэгээ одоо бодоход хэцүү байгаа хэрнээ зөнгөөрөө л Гэхдээ сенсор нь үстэй ер нь. унтаж чадахгүй ягаа Ядарна, хүн чсэндээ хардаа нөгөө нэг нойрондоо ингээд сэргийг хүмүүс эдэн шүү. Сэргийг биш ингээд нам унтдаг хүмүүс эдэн шүү. Тийм хүмүүс хүртэл хүүхдтэй болохоор хүүхдийн гэх чимээр л босоод ирдэг байхгүй. Яг хөө тэр хэрээрээ ядарна. Тэгин тий. Ядарна. Өдөртөө унтна гэж байх уу? Бас мөрөөдөл ирсэн үү би? Өдөр товчхон унтаал товчхон ингээл сэрэл ерсөөл. Тэр л Яг хэцүү юм гэхдээ байна. ганц хүүхдтэй бол болно. Гэхдээ хүүхд нь 50 бол. Тэгэл Тэг дагаад хүүхдээ дагаад унтаад байвал бас магадaltaй юм байна тий. Одоо бол Эркагийн хувьд 4 хүүхдээ гаргаж байгаа учраас уучлаарай. Гэхдээ дөрөвтөр бас гайгүй. Томчууд нь туслаа авчихдаг. Томчууд манай охин ч 16 даа шүү. Хоёр дахь Том нь бол тэгвэл ойрхон байвал бүр яах вэ? Ойрхон байвал чанга юм тий. Чанган тэгэхээр Одоо яг одоогийн нөхцөлд бол манай ихтэрч баг намайг аваад. 4 2 Чил. Алах нь Өө шүү. сүүрн үстэй. Сүүр Гэхдээ шүү. нэг нь төрж байгаа юм чи ойрхон тэгээ төрчээ Эрка тэгээ төрүүлчих. За, 4 яа. 3 2 1 юу бодогдчихэв? Яг нэг үгүй л төсөөлөхгүй байна. Би худлаа л наана төсөөлж байгаа юм шиг юм ярина заяа. Яг бодит байдал дээр бол би бол яг сэнсэрнэ. Яг энэ мянган ах л хэлж байгаа болохоос ш. Үнэн үү? Яг үнэн шүү. Би нэр дэлбэрсэн хүүхэн л явна. Үсээж янзлахгүй. Ааш мааш бүр авах юм байхгүй. Авах юм байхгүй бас дазаг. Зүгээр хяргачих гал хамаг юмтан. Тэгэл их нөхрөлөөгөө хашгичаал. Яаж тийг ойртуулаад ирсэн болчих уу те? Тэгээ ёстой заваарсан юм болно. Гэхдээ тэр асуудал дээр нэг яахгүй бах уу? Тэрэн дээр бол би гайгүй шүү дээ. Айгу дуртай муртай. Өөрөө гүйчиж жирэмсэн болчих шүү дээ. Үгүй гэхдээ тийм дураараа. За боли. Одоо өөр энэ хүн бол яг жирэмсэлчлээ. Өөр эмгтээчүүдээс өгөх. Эмгтээчүүдээс. За ёстой энийг мартаж болохгүй гэдэг нэг юм байна уу? Би мартчихад идэг тий. Одоо би бол одоо мэдэхгүй байна шүү. Юу ч мэдэхгүй байна шүү. За яг ингээл төрцөн. Айгуу ингээл тусламж хэрэгтэй заяа. За. Ингээл одоо юу гэдэг чи ингээ хажууд нэг хайрыг сони юм илхүү. Юу? Би яах ингээд заяа. Одоо болохоос өмнө шүү дээ. Дөнгөж төрсөн эмэгтэй хүн бүр ингээ ухаан мэдрэлгүй байж идэг гэж боддог шүү. Юу гэсэн үг? Ухаангүй ингээд байж идэг гэж боддог шүү би. Ягаад тэгэхээр зүгээр төсөөлөл маань тийм байсан арай. Тэгээд нөгөө нэг манай дүү төрөөд манай эхнэрээс манай дүү төрүүлж төрөхгүй юу. Тэгээ би эмнэлэг дээр хүлээжсэн чинь нөгөө эмчин дуудаж гарч ирсэн. Ой хин бэ чи юуны нөхөр юм уу гэж би ах нь байна гэж чинь. Чи нааш ороод ирдэг хэрэг. Яваад орсон чинь дүүгээ өргөөд өрөөнд нь оруулчих гэдэг чинь. Тэгэхээр манай дүүд нэг ойл мойлтой өөрөө алхаж чадахгүй л байсан юм байл л дээ. Тэгээ тэрэл ингэ явсан чинь надтай юм яриад итий. Эргэх та манай хүүг харсан уу марсан уу тэргээд. Би шок. Чи ч одоо ухаантай байгаа юм уу гэсэн чинь юу гэсэн үг ингэ надаас тэгсэн шүү. Тэгээ би тэгэхээр одоо ийм айгуу буруу төсөөлтэй байгаа зү. Тийм байна. Ухаантай. Тэгэхээр надад зөвлөгөө өгч. Ухаангүй байж байгаа л одоо өвдөлтийг нь баг нэг амар мэдрэхгүй гэж бодоод байгаа юм уу? Эсвэл өвдөлтөндөө бүр ингэ болоод бүр ингэ баг үхийн наагур юм болдгий болоод. Ер нь бол яг тэр өвдөлтийг даваал бүх юм сайхан болчдөг байхгүй юу? Үргэс авсан юм шиг гэсэн үнэн үү? Яг ингэдэй өөрөөрөө төрж байгаа хүмүүс бол үргэс авсан юм шиг төрсний дараа айтайхан болчихсон заяа. Харин кесар хагалаагаар төрж байгаа хүмүүс бол яг төрөлтийн дараа л жинхэнэ амьдрал нь эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг хүмүүс бас тэгж ярьж чи кесарэл төрөө үсттэй чи юу баг ингээ өвдөж заваагүй юм байж тийм юм баг мэдхгүй гэдэг хэл ам маш их явдаг. Үгүй ахгүй юу?
Энийг хүн болгон тгий би кисрээр төрчийг сонголтыг хийдэггүй. Тийм учраас чи чинээ сонголт Тэр болгож нэг удаан идэрдэг гэдэг юм тий бас. Удаан тэгээд тэр чин шарах сорвин идэхгүй байна. Ойдлон задарна тий. Тэрнээсээ болж хоол ундандаа хүртэл ингээд өөрчлөлт оруулна. За тэгээ хүүхдээ тэрж чадахгүй ямар сууя сууж болохгүй хөвтөө хитэж болохгүй зогсоод ээж болохгүй. ойж байгаа юм чи яах юм? Энэ хараа азаас өхөө ингэсэн байна. Би боломжтой байсан ч хизээ солихгүй гэж байна. Энд надад нэг юм хар төрөөд байгаа. Энэ яагаад солихгүй гэдэг вэ? Нэг юм юу вэ? Энд нэг дагаад алдар нэр вэ нөө? Дагаад нэг юм гоё юм явж гин үү? Юу нь гоё? Тэрийг бичээрэй. За тэнгууд англигийн урт комент орж ирж байгаа шүү. За Эрка минь. Эмэгтэй хүүхэд бол хэцүү байл ш. Нөгөө чи төрөөд үзсэн. Бүр туршлагаа болчих шүү. Арчилгаа энэ төр их орд юм байна. Хоёр хүүгийн араас охин чинь их хүнд даваа байна лээ Эрка минь. За. Яаж игээл хүү төрүүлж туршлага суугаарай. За тэгээ. Манчин бол энэ асуудлаас гараад шууд хүүсээ солиулчихъя. Төрн мөрөнд моли бий лав чадахгүй юм байна лээ. Огноо төрөхөд хажууд нь байсан амьсгаа авахаа лав мартчихд юм байна лээ. Гиснээс та нар төрөлтийн үеийн тухай дугаар хийгээрээ гоё сэдв юм байна гэсэн байна. За төрөлтийн үеийн талаар дугаар хийгээрээ гэж. За бүр яг төрөлтийн одоо юуны тухай ингээд дөрвөн эмэгтэй суугаад яриул гоё бах тий бас. Гүг тэр донд нэг эрэгтэй байх гоё ахгүй. Би сонирхож асуух хэрэгтэй. За тэгэнгүүт аягийн мам нөхөр нь сайн халамжтай байх хэрэгтэй дээ гэсэн байна. Энэ айгуу чухал уу? Энэ айгуу чухал. Маш чухал. Одоо би нөгөө түрүүн чи цахих юм юу байна гэдсэн шүү. Тэрнээр би бол энийг хэлмээрсэн. Яг ингээ хойдолтой өвдөж чинь л та. Тэгэл босоод нэг хүүхдээ авах хэрэгтэй ч юм хажууд нэг ингээд хүн байх хэрэгтэй өгөх юм байх хүн хэрэгтэй. Нөхөр 0 ороод нэг цаг суучих л та. Зүгээр л нэг тэр гаргаж байгаа юмд анхаарал тавиад нэг цаг суучих те. Хэцдэг байхгүй. Маш хэцүү. Тийм ээ те. Гэхдээ энэ хата шүн босоход ганцаараа босч ирснээс нөхөр нь ядахтаа босоод нурууныхаа ард ингээд тэг болоод те ингээд түшлэг болоод ингээд сууж яхад ямар их тийм болдог гэж санаа. Тэр нөхөр нь санал өгч болохгүй гоё үнтэй. Зүгээр л бодоод үз. Тэгээд чи гайгүй авснаа гэж. Хатамж авахгүй бол одоо тэр хүн чинь дөнгөж төрсэн байгаа сэтгэл санаа нь хямарсан байгаа янз янзын зүйл бодож байгаа аахгүй. За би намааг ингээд тохиолж те. Үүнээс нь болоод нөгөө шууд хөхний сүтэй холбоотойгоор сүү орохгүй байх тохиолдлууд их байгаа. Сэтгэл зүйтэй шууд холбоотой гэсэн те. Шууд холбоотой. Тийм гэсэн шүү тэр чинь. Тэгэхээр чадах ч бай чадахгүй ч бай хажууд нэг ингээд дэм болоод миний анистаа нэр ямар мундаг юм бэ гэдгийг ингээд ойлгуулад хэлээд те. Наад чи санаа дэмжиж дахин гаргаж явах хэрэгтэй. Тэрнээс ч дотроо хүмүүс бодоод байдаг шүү дээ. Бодсныг чи хэн мэдхий. За наад чи айгу хийцэн юмнууд нэ. Одоо хамгийн гоё гавьяаг нь хэлээч. Энэ азаас өхөө энэ солихгүй гэсэн байна. Энэ шалтгаантай л байгаа. Энэ ямар хэцүү даваа болохоор амар амина бодхоор л амар амин гэж гармаа битээр бол одоо шархирж штэ бүр. Бодхоор амар байна. За тэгэхдээ ийм ингээд болоо бишүүлэх үү. За одоо гавьяаныхын тухай одоо тэр нэг дагаж ирдэг юм зөндөө дагаж ирдэг нэг тийм гоё юм юу вэ? Бидний мэдэхгүй. Нууц. Үгүй яг тийм нэг их хүүхэд одоо нөгөө өөрөө тээж төрүүлээд ингээ гаргаад ирэхлээр тэр хоёр хүний чинь хоорондын холбоо гэж нэг юм байдаг байхгүй бүр маш нарийн. Үгээр хэлхий аргагүй. Тийм нандин холбоо байдаг. Чи ингээ тайлбарлал ингээ нэг сайхан хоол идсэний дараа төрдөг мэдрэмжтэй ямар уу? Үгүй тиймэрхүү мэдрэмж биш бүр нэг мэдэрч чадахгүй. Тэгээ хамгийн гол нь тэр мэдрэмжийг дахиж авахын тулд эмэгтэй хүн дахиж төрөх сонголтыг хийж байгаа байхгүй. Яаж ч өвддөг байсан. Яаж ч өвдөжсэн. Өмнөх тэр 10 сарын зовлон ямар хэцүү байсан. Тэрийг тоохгүйгээр энэ мэдрэмжийг дахиж мэдэрч энэ нэг хүнээс ингэж хамааралтай болж тэр хүнийг хайрлах мэдрэмж хүнээр хайрлуулах мэдрэмж гэдэг чинь ёо ямар гоё гэдэг. Хоёрын төсөөллөөр би тэр мэдрэмжийн төлөө төрөх гэдэг сонголтыг дахиж хийх болов. Хийн штэ. Шууд хийн. Эрко шууд хийн. Тийм гоё юм уу? Хүчигээ бодлоо. Чамаас түрүүний ярьсан мэдээллүүд чинь амар байгаа байхгүй юу? Амар. Тэгснээ одоо дахиж төрөх сонголтыг хийнэ чинь тэрнээс илүү байна шүү дээ. За энэ нэг юм байна. Хүүхдээ харах, хүүхдээ өөрөөс нь төрсөн гэдэг нь айгүй гоё мэдрэмж юм байна. Өөр юу вэ? Өөрөөрөө бахарах шүү дээ энэ чинь. Тийм тий. Хүн тээж харин би харин та нарыг бахархаасаа гэж бодоод байгаа байхгүй юу? Хүчээ бахархдаг шүү дээ. Та бахархдаг үү? Бахархах шүү дээ. Одоо бахархаад гэж сууж шүү дээ. Бахархаасаа гэж боддог гинөө. Тийм бахархдаг шүү дээ. Юу бахардаггүй эмэгтэйчүүд байдаг гэж магадгүй гэж би зүгээр яхаа та ингээ тааж юм л та. Үгүй хаа. Уу яг байлаа гэхэд тэр нэг хань ижлээс л болж байгаа. Хань ижилч юм уу? Би бол хараа таны хань хинч үж бол. Хайрлдаггүй ч үж бол магадгүй. Хамаагүй. Та бол хүүхэд төрүүлсэн л бол бахарах хэвээр. Ер нь бол ингээд бүрэн зүрхээр ингээд гоё багталтай байх хэвээр байхгүй. Энэ ертөнцид тараа бүрэн зүрх гинүү? Тий, бүрэн зүрхээрээ бахархалтай, багталтай ийм гоё дүүрэн байх хэвээр байхгүй. Яг тэгэхээр би бодоод байгаа. Хүүхэд төрүүлэх гэдэг эн чинь өөрөө хүний оюун ухаанаас давцсан юм байгаа даа байхгүй.
Энийг өөрийнхөө бие дээр ингэж боддоор хэрэгжүүлнэ гэдэг бол эмэгтэй хүнийг бол зүгээр шүтээ. Яа усандаа гарах гэж байна. Үсээ шүтгэл гэдэг штэ тий. Комментэн дээр ингэж аахгүй юу? Мина цаамаахан сайн уу дахин мэндэ гэсэн чинь доор нь ангараг тэгж байна. Тэр минь дус яг Эрка төрөх гээд усна гарах гэж. Сууж. Жаахан жижигэн л мэндэ одоо яах вэ? Үгүй жижигхэн байвал баларх нь бас тий. Үгүй ангараг бүр дотор нь орцсон байна үү? Хэлсэн байна. Тий. За ус гарна. Ус гэснээс ус руу яриа. Ус гарнаа. За баларсаа. Зүг зүгээр ингэж байж чинь байн ингээл 0 гарна. Тэр мэдрэмжийг бас эхэндээ бол ялгадаг уу гэдэг юм тий. Шийх гэдэг юм уу, бицх гэдэг юм уу, одоо мэддэггүй гэдэг юм тий. Тэгэж ялахгүй ч бас байн ариун цэрийн орно штэ. Байн ариун цэрийн өрөө ороод тэгэл ингээл ойр ойрхон биц цаад байна л гэж ботно. За. Тэгжээд л нэг явдалтын дундчин, эсвэл унталтын дундчин нэг бүлэм оргиол эхэлнэ. Яг нэг хүүхэд байхад орондоо шийдэх Авж шиг. байгаа юм шиг. Аа. Бүлэм. За тэр мэдрэмжийг бол мэднэ. Тэр нь бол яг хэвийн хэмжээнээсээ арай их байдаг байхгүй юу? Арай их бүлэм оргиол. Үнэр танартай байх уу? Гү өнөр танар бол байхгүй. Байхгүй. Тэр мэрийн ч нэг анзаардаг юм тий. Тэр нь анзаарахгүй дээ. Бүлэм гарчлаа даа л гэж мэдэрнүүхээс арай үнэртэй тийм. Амар санаа зовх уу? Мэдрэмж нь. Энэ хардаа би өчтөр биш ээ. Тэгээ санаа зовх ухаан байхгүй байна. Өдөр нөгөө манай саяхан өнгөрсөн жил төрсэн дүүтэйгээ ингээ ярьж байгаа байхгүй. Тэгээд манай дүүд анх удаа ингэж усна гарч төрж байгаа. Өмнөх төрөлтөн дээр нь бол ингээд халсаа төрж байгаа. Тэгсэн яг ингэсэн гинэ байн ингээд 0 ороодсэн гинэ. Тэгээ 0 орсон чинь ингээ их хэмжээний ингээ юм ингээл гараал ингээ харсан чинь нөгөө нэг дотор хувцсанд орсон. Тэгээд яана баларсан гэл нөхөрлөөгөө өгөн чаатцсан санаа зовлоо. Би ястаа ингээд солих юм айдэр гэж хэлсэн чинь нөгөөтг нь хадам ээжтэй хэлчихгүй юу? Ээж нөгөө чи ингэчээгээд ээж мэж ямар тийм нэг юм бэ? Би ингээд баг ингээд өөр гээд өмдөндөө авчаад ах чинь гэж бага хүн амтан руу хилчлээгээ санаа зовсон гэдэг жаахгүй. Ясан юм дээр тэр чин усна гарцсан. Тэгэхээр тэр контролгүй үт юм уу? Контролгүй шүү. Контролгүй. Ямар ч контрол авахгүй шүү. Тэгэхээр мэдрэмж яадаг вэ гэхлээр ихэнх хүмүүс эхлээд санаа зовдөг. Тийм байна. Мдээгүй учраас. Би яг миний толгойд хамгийн түрүүнд оржсон бодол тэр байсан. Харин санаа зовх юм байна да гэж бодсон. Одоо яг нөгөө нэг би бол яг энийг дөрөвдөгтөрөө мэдэрч байсан байхгүй. 0 ороод бицчихсэн чинь яг дууссан гэж бодсон чинь араас нь ингээл гараад шууд юу гэж бодсон гэхээр хүүхэд минь 0 руу унчих үү гэж бодоод тэгдэг. Яг нэг тийм тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан. Бас яа за. Өстой том сургалт авж ин да. Ангараггүй та бас адилхан солигдож байгаа бидтэй гинэ. Ангараа яасан ус чинь гарч дуусвуу. Ус гарч дуусах хүлээхгүй. Бахархалтай холбоотой өөр юм байна уу? За тэр нөгөө нэг хүүхдээ хараад ингээд нэг тэр мэдрэмж юм байна штэ. Айгу гоё мэдрэмж байна. Өөр юм байна уу? Ядаж манийдээс гоё бахархах юм ирэхгүй юу та нар лөө? Ирнэ штэ. Нөхрийн тэр нөхөр тэр бахархаж байгаа нөхөр ихнэрээ улам илүү хайрлаж байгаа мэдрэмж чинь бэлгүй яа гэм бэ? Тийм те? Тийм. Тэгэхгүй Тэ хүн болгон төрдөг бас нэг төрцнүү те. За яасан тэгээ болцсон уу гэдэг тийм мэдрэмжтэй байвал муухай шүү дээ. Харин л усан хойно тийм мэдрэмжтэй хүн байх үедээ те. Тийм хэрвээ тийм мэдрэмж байгаа. Тийм мэдрэмж төрүүлж байгаа бол нэрээ бацаанууд минь те. Харин дийлэнх олон нь тэр гэргийгээрээ бахархаж байгаа найз бүсгүйгээрээ бахархаж байгаа, хүүхдээрээ бахархаж байгаа. Баясаа шал өөр болсон биз? Тэр мэдрэмжүүд бол үгүй ямар ч гэсэн л тий уйлж муйлал бас драма болсон. Драма л болсон. За тэгээд дундлын өвдөлтүүд бол тавтаргууд гэж үг, нэрк бол тавтаргууд нь. Тэгин. Яг эд өвдөлтөн дээрээ бүр би бол бас бодоод байна. Маш хүчтэй өвдөлт гэж байгаа байхгүй юу? Хүмүүс тэр нөгөө яг боддоор болохгүй юм да. Хэвээ нэрээ. Хуучны нөгөө төмөр ор байдаг бол төмөр орны дундуур толгоо SMS ингээл янз янзын түүхүүд байдаг штэ. Тэгэл ингээл өвдөглөөл мүлхэд зүйл. Тэгин би яг янз янзын зүйлүүд болдог. Тэгэж яриул нөгөө нэг хамтрагчаа харааж өрөөгөөд иймэрхүү зүйлүүд. За арайч тэхгүй баха. Байдаг. Нөхөр нь арайч яг нөгөө гэж залгаад яасан болцсон уу гэж асуусан. Битгий солио гэдэг. Ийм чи нааша залгаж яхаар чи наана ямар нэг юм хийгээч. Тий. Болцсон уу гэдэг бол арай дэндүү асуулт байна те. Би болохоор 5 хоног ихнийх дээрээ 5 хоног өвдөжсэн байхгүй юу? Тэгээ 5 хоног өвдөө бүр сүулдэ ингээд тэнхээг болчихж байгаа штэ. Тэгээ сүулдэ яхаа аргагүй нуус тарай илгэж жоохон өвдөлт намдааж байгаа 1 цаг хэрэг унтсан. Тэгээ нөө тэр орнд байн гоц дугаастай. Тэгээ мэдээж нөхөр залгаастай штэ. Тэр чинь анхны төрөлт юм чинь. Яаж ин гайгүй юу гэж тэгтэн би над руу битгий залгаад бай гэдэг үг хэлсэн. Чи эргэж залгахгүй бол тэр чинь айгу түүг болоод байна тийм маш түүг болоод байгаа байхгүй. Тэгээд тэгсэн найз нь хамт байсан юм байлээ. Яна ямар амар юм бэ гэсэн гинэ. Гэтэл манай хүний хариулсан хариулт нь юу байсан гэж. Гүй харин ч гайгүй.
бүр хүмүүс чинь бүр хараад өрөөгөөд бөө юм болдог гэсэн. Манай хүн харин харахгүй ингээд баг баярсан гэсэн. Гүг бид нар чи юу хийхээ мэдэхгүй байгаа байхгүй юу? Иймэрхүү мэдрэмж. За тэгвэл нэг заяа яг тэр өвдөж явах үедээ За. битгий ойрол, битгий чарл, битгий мөлх тэр төмөрлөө толгоогоо битгий шургуул Хийх юм аа Нэг дуудаж битгий орил. Тийч ингээ ямар нэгэн байдлаар барчдаг байхгүй. хам хамандаа ингээ зоож муудаг юм байхгүй юу? Имлэг мэмлэгс юм өгөхгүй юу? Үгүй зүгээр өөрөө тэр ачуур мачуура зуухгүй. Энд мина тэгж нэртэйхан. Нэг баашлаад янгуучлаад яаж маяглах болоо Йоо би яг тэгнэ. Йоо. Ер нь яг өөрийгөө бодохоор ичээд байна. Манай ихнэр чи аяг гүргэр байхгүй юу? Тэгээ би нөгөө сүүлийн төрөлтөн дээр хамт байсан шүү дээ. Тэгээ нөгөө яг ингээд өвдөж байгаа нь ингээд угаасаа ингээд нүдэн дээр ингээд ойлгомжтой байгаа байхгүй юу? Яаж байгаа ингээд аппарат маппарат энд тэндээс юм зүүцсэн. Тэр монитор дээр ингээд өвдөлт нь ингээд харагдсан билээ ингээд дээшээ доошоо гүгээд. Тэгээ манай ихнэр болохоор ингээд байгаа байхгүй юу? Би өмнөөс нь ингээд гүг орлооч дээ гэмээр санагдаад байгаа байхгүй юу? монитор гэсэн чи шууд тэр санаад арчлаа. Ургийн бичлэг хийлгэхэд яг гидсэн дээр нь яг өвдөж ядчихад чинь хөдөлж болохгүй шүү гэд нэг юм ингээд тавьчихдаг. Хөдөлчих юм бол бичлэг нь буруу бичлэгдэг учраас дахиад бичдэг. Нэг бичгтээ 20 минут илүү. Мэдгүй яарсан тэгээд зөвхөн сахалтын яаж юм те? Тусал залгана. За хөдөлж авах. нэгэнд хөвчих. Тэгээд дээрээс нөгөө нэг юм нэг тавтаргүй өвдөлт чи явсаар л байгаа. Наач өстө хэцүү маа. Энэ үед яах вэ? Наач өстө хэцүү. энэ үед яахгүй. Нэг практик арга зөвлөөч. Яг нэг ингэчих гээ заяа нэгийг цоомоо нэгийг зөвлөөч. Яг ингээд бүр яг тэсхийн аргагүй өвдөж яхад гай болоод юм залгацсан юм ингээ гидсэн дийдсэн. Би яах вэ одоо? Арга байхгүй. Гэл гүрийхв. Гүрэн штэ. Ерөөсө арга би бас салгаж үдчихээс яа юм ууж болохгүй юу? Ууж штэ. Кофе мофе уул тавьчихгүй юу? Кофе авах гусан штэ. Кофе чи хорилч штэ. Тий. Нэг ямар нэгэн тийм ус мэдрэл алдуулдаг юм байна. Үгүй мэдрэл алдуулдаг юм бол байхгүй. Ер нь аль болох тэр мэдрэл алдуулах юм чи эмчнэр зөвлөдөг байхгүй юу? 100 татчихгүй юу? Үгүй Яг хөө тэр нөгөө тодорхой хэмжээний өвдөлтийг мэдэрч ийж тэр процесс чи явагдчихээж чамайг аль болохоор хурдан энэ үйл явцыг л ингээд өрнүүлж байгаа. Тэр өвдөлт нь миний төрөлттэй ингээд би ингээд мэдрэгтэй холбоотой байд юм уу? Тийм өвдөлтийг ер нь тэгж мэдэрч ийж тэр чинь ингээд савны чи амсар нээгдэн тэр наашлан доошлон гэл ингээд явдаг. Дүүлэлт мүлэлтнээс хамаатай юу? Тэр нэг пульстэйг. Тэгэхгүй тэгэл тэр их өвдөлт донд ингээд за эмчээ сонс. Харин яг нэг эрүүл хүнтэй харьцаж байгаа юм шиг харилцаа үүсгэх хэрэгтэй болно шүү дээ. Бас. Тэгээ нөгөө хүн чи ингээд яа амьсгаагаа зөв авах хэрэгтэй. Тий. Битгий нүдэн. Бас уу. За нааша хаар гэл. Сүүлийн мөчөд заавар шүү. Эркэг дөлүүлээ дуусгая. За эркэг дүлээ. За. За миний хүү. Удахгүй хүүхэд нь гарч ирэх гэж шүү. За нүдрүүгээ дүүлэхгүй шүү. Нүдрүүгээ биш. Тэгэхээр нүдрүүгээ харавчин. Нүд нь ингээ ууулаан болоод нүдэндээ ингээ цус харавчих. Нүдрүүгээ дүүлэхгүй гэдэг. Яг ингээ хийж яагаад ингээ бүр ингээ нүдрүүгээ ингээ бүр 0 ороод яг хүндрэж байгаа юм шиг л тэр ирэн заяа. За тэр үед нь л дүүлээ шүү. Гэдөө. Тий. Хамаа намаагаа битээ дүүлээд хүүхдийн толгой авчихлаа. Бас уу. Тий. Бэж болоогүй. Битээ ядраад явах хийд юм ядраад ах юм. За ээж. За 50. За яг өвдөлт өгөөл эрэнгүүт миний хүү дүүлээ шүү. За болоогүй. За. Өө хөөрхий. За яваараа миний хүү одоо дүүлж. Алуу. Зөрөгтэй. Нимхүү. Дүлээдэг. Өшөөдөл. Зохоо чин гарах гатын тулцсан шүү дээ миний хүүч. Им амархан биш үстэй. Хүүхдийн толгой авчлаа шүү дээ. Алуу дахиад. Хүчин ингээд тулчих юм биш үү? Дүлээчтэй. Эхлээд дүүлгээд чинь би хамаг хүчээрээ дүүлж байгаа шүү дээ. Угаасаа тамирт эмчи өгч байгаа зааврыг гүцтгэхээс өөр аргагүй. За одоо сүүлийн дүүл. Алуу явлаа. За сайн байна. Дутуудаа тань. Явлаа за гарлаа. Гарчлаа. Энгэл. Монгол улсад шинэ хүн мэдээллээ. 3 хил 500 кг хүүтэй боллоо. Эрдэнэ даваа миний хүү маш сайн байна. Одоо цээжин дээрээ хүүгээ аваад Баас тэгнэ. Энэ тэгтээ гайгүй үстэй. Нөгөө өөдөл байхгүй болсон шүү дээ. Шингдэг шүү дээ. 9 цаг 45 минут охин байна. Тий. Хөхөө илүү хүү шүү дээ. Тэгээд энэ юу яах вэ? Нөгөө гол нь би асуугаад байгаа нь нөгөө өвдөж ядж яхад нь гидсэн дээр нь хүүхэд тавиад гэж би бодоод байгаа байхгүй юу? За ингээд цээжин дээр ирлээ зүгээр асартлаа л уйлна. Харин тийм Тэр яг нэг юм харилцаа юм шиг байгаа. Тийм шууд хүүхдийн ингээд авчираад тэг хүүхд өөр нөгөө бүлээ. Тэгээ ингээд шууд дээр ингээд тавьчих байгаа юм чи. Шууд нөгөө өвдөлтийг мартсан шүү дээ. Уйлаал эхлэн. Нөгөө нэг өвдөлтийн дараа бүхэл бүтэн хүн дээр авчираа тавьчихар чи ёо тэр мэдрэмж болвол бас үгээр эхлэхийг аргагүй. Харин тийм баха. Тэрийг бол би бол яг ингээд яг төсөөлөх гээд байгаа мөртлөө төсөөлж чадахгүй байна.
Тэр бол хамгийн гоё бах тий. Хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг. Тэгэхээр хоёр мэдрэмж надад ер нь бол бартер химээргүй л байгаа зү. Төрөөд үзээрээ. Хэцүү шүү. Тэгэхээр хоёр бол одоо айдгаа авдартай эзэн хоёрт бол одоо тий. За ингээд яг одоо гэрүүлийн радиог сонсож байгаа бүх хүн Эркад баяр хүргэж байна. Баярлалаа та бүхэндээ. Гэхдээ ер нь бол сонирхолтой үзэгдэл ажиглагдсан байна. Манай үзэж байгаа хүмүүс нийтдээ санал өгсөн. Ер нь солих уу гэсэн чинь ер нь 70% нь солихгүй гэсэн сонголтыг хийсэн байна. 30% нь солино. Гэхдээ яг энэ мэдрэмжийг болвол би бол солиныг дарсны нэг нь багхгүй. Солихгүй шүү дээ, тий. Солихгүй аль болох л өөрөө л бас нэг амжих юм. Яг та нарын тэр нэг өвдөлтийг мэдрүүлэх хийсэн гэдэг нь өвдөлтийг гэдэг гадаач биш юм байна, тий. Тэр гоё мэдрэмжийг мэдрээсээ юм байна бас. Түрүү хамгийн түрүүнд хэлсэн шүү дээ. Нэг хасандаа бэлэг боломжийг олгож байна гэдэг яг зөв байхгүй. За ингээд том өрөөндөө ярих бас нэгэн сэдвтэй болсон байхаа гэж бодож байна. Энэ бол том өрөөнд яригддаг сэдвүүдийн нэг. Хүүхдүүдтэй ярьж өгөөрэй. Хүүхдүүдтэй ярихаас гадна эхнэр нөхөр хоёрын хооронд байнгын сэдвүүд яригддаг. Чи төрөл яах вэ гэл тий. Тэгэхээр энэ сэдвийг ч гэсэндээ та гэр бүлдээ том өрөөндөө дахиад нэг яриад үзээрэй. Радиогийн 1-р студид Эрка Цомо Заяа найруулагч Миз ажиллалаа. Дараагийн төрөлтөнд нь амжилт хүсье. Баярлалаа. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимэти нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.